ийм цэгүүд өгдөг. А, Б болон С, Д векторууд хоорондоо параллел байх юм бол дээр нь хятад нүцгэх гэсэн асуулт байна. За эхлээд А, Б гэсэн вектор тодорхойлъё. А, Б векторын координатыг тодорхойлохын тулд Б-гийн координатуудаас А-гийн координатуудыг харгалзан хасна. За мэдээж 10-аас 9-ийн хасгаар 1 болно. Хасах 1-ээс 4-ийн хасгаар хасах 5 болно. Ийм болно. За С, Д вектор маань Д-гийн координатуудаас С-гийн координатуудыг харгалзан хасна. За 6-аас 5-ийн хасгаар 1 болно. Y-ээс 4-ийн хасгаар ийм болно. Энэ хоёр вектор хоорондоо параллел байх ёстой. За ингэхийн тулд энийг энд харьцуулсан харьцаа нь энийг энд харьцуулсан харьцаатай тэнцвэх ёстой. За энэ нэгтэй тэнцвүү гэдгээс Y-ээс 4 нь хасах 5-тай тэнцвүү гэж гарч ирнэ. За эндээс Y гэдэг нь хасах 5 дээр нэмэх нь 4 буюу хасах 1 гэж болдох нэ.